За гялс нэг богинохон лайв гэдэг цаг байгаагүй бага байгаа гэдэг. Тэгэхээр машин дотор лайв ихлээр дуу шуугаа ороод жоохон төвхтэй байгаа. Тэгээд үзэж байгаа хүмүүс нь харин гоё шеэрлээд өгөөрэй. Тэгээд энэ ардын нам дээр болж байгаа процессыг ялангуяа манай X-ийн сонин хүлээж авлаа л да сая өнгөрсөн хугацаанд арчилсан намын хийсэн үйлдэл энэ удаад маш зөв байсан юм аа. Тэгээд тэрийг анхнаас нь үйл ах Батүл ах маань зөв тодорхойлсон. Маш зөв тодорхойлсон. Би бол тэрийг байр суурьтай 100% байгаа. Ардын намыг ойлгохын хүсэж байх юм бол дээрэмчдийн дүрмийг л ойлго. Дээрэмчд ямар үед нэгддгийг, ямар үед задардгийг, ямар үед эрх мэдлийн тулаанд үргэлжилдгийг гэдэг бол. Ардын намд болж байгаа өнөөдрийн процесс чинь цаг хугацаагаар зүй ёсны асуудал байхгүй юу? Нэгсэндээ асар хэмжээний хулгай дээрэм явсаар байгаад штэ тэ батхаа байгаад задарж штэ тэ. Нэгсэндээ хүн ингээд хавдар үсцэн байж байгаад нөгөөх нь чи идэ бэрнэ ингээд тэлсээр байгаад ингээд задарж байгаа байхгүй. Задраад цуваа гоочж байгаа байхгүй. Тэгээ дээрэмчдийн бүлэг ямар үед учраа олчдөг юм бэ гэдэг. Тэгэхээр хүчний харьцаа тэнцвэртэй байх юм бол зодтолтоод идэгэн. Учраа олохгүй алцаалаа. Эрх мэдлийнхэн төлөй нэг нь хаан болж иж, нэг нь эзэн болж иж нөгөөдхийгөө нухчин дарахлаа үзэгдэл штэ эрх мэдлийн тулаанд. А эсвэл ялагдж байгаа нь хүлээн зөвшөөрөхлөөр шууд бууж өгдөг. Тэ? Дээрэмчд ерөөсөө л тэгж өчрөө олдог. Ширэнгийн хоол гэдэг чинь тэрийг хэлээд байгаа. Тэгэхээр одоо бол хүчний харьцаа тэнцвэргүй хэвээрээ байгаа. Хэрвээ сая зандан шатрыг арчсан нам хамгаалаад аваад үлдчихсэн бол хүчний харьцаа шууд тэнцвэртэй болох байхгүй. Тэнцвэртэй болонгууд яах вэ гэхээр одоо тэр саяын одоо 68-ын бүлэг байгаа шүү дээ ардын нам чинь 26 42-оор хуваагдж байгаа үстэй. 26 шууд бууж өгнө. Тэгээ бууж өгсөний дараа юу болох вэ гэхээр өнөөдрийн ил байгаа яригдчихсэн энэ олон хулгай дээрмүүд чинь бүгд дарагдчихна. Удахгүй мартагдана. Одоо яг ийм зүйлүүд өмнө зөндөө болсон бохгүй. Одоо бүгдээр эргээ санаа тоочих юм бол тий. За намрын их хоёрыг ардын нам өөртөө нөхцөн дарсан. Элбэг дөржгөл худлаа яриад байдгийг. Яг өндөө бол хууль зүйн сайд нямдуучин хийжээс ажиллахгүй тэр. Дараа нь хүчний балансаа харьцаа тэнцвэрчээд ирсэнгүүт нөгөө намрын их хоёр нь хүлээн зөвшөөрөхгүй болохоор намаа аваад тусдал явсан үзэгдэл штэ. Гэтэ тэр үед хэн эсрэг дайржсэн одоо санацгаах хэвээр битээ март. Тэгэхэд ялгаа байхгүй ийм их дээрмүүдийг хулгай дээрм ярьжсэн бохгүй. Тэгээ буцаага бүгд дарагдсан мартагдсан. Бараг өнөөдөр нөгөө инх хоёр нь айгу баатар шиг яригдээ явж штэ. Энэ дахиад эндүг яа. За тэр Мэй гомбын их хурдыг зайлуулсан тий. Намын дарга авах гэж авсан. Улсын хурлын дарга байсан. Бүр ерөөсөө Мэй гомбын их хурд чиг муу хүн байгаагүй шүү дээ. Одоо тэр хүн ял авчихсан хаана байгаа. Тэр 60 тэрбумын схем гэдэг нь сундуу мундуу гэж яриадсан. Тэгээд ганц нэг тэнсэн минсэн ял аваад тэгэл алгуулсан шүү дээ. Одоо 60 тэрбумын лөөвөрчин тэр үед нь лөөвөрчдийн талд нь хүчний баланс нь арчилснаа малдаа гаргаад дэгдэлт нь гарсанс болоод нөгөөдөл нь хүчээ аваад дийлээ юусан. Одоо тэр хитэн их 80 руу орцсон байгаа ч. Тэр үед Халтмаагийн Баттулгын хийсэн л ажил шүү дээ. Тэ өнөөдөр бас дахиад хүчний балансыг тэнцвэржүүлээд өччих юм бол энэ одоо ингээд хоорондоо алдцаад нэг өстө их хурл дотор 68 дотор 42 26-гийн хуваагдсан байгаа. Тэгээ тэрэн дээрээ бол одоо зандан шатран сая хүчтэй хөрсгөн хүчтэй харагдаад. Нам дээрээ бол үгүй. Сүүлийн 6 жил энэ амар өсгөн чи генсек хийсэн шүү дээ. Ардын намын генсек гэсэн. Тэгээд сүүлд нь тэгээд хэрэг ирлэх газрын дарга сайд болж байгаа. Тэгээд их хурлын даргуул явчихж байгаа юм чи. Тэгээ энэ хугацаанд намынхаа аппаратыг бол яг өөрийнхөө багаар бүрдүүлсэн юм байна гэдг нь харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нам дээрээ болох тулаан нөгөө талдаа илүү их хурл дээрээ болохоор энэ хөрсгөн илүү. Тэгэхээр энэ хүчний баланс нь ойролцоо учраас одоо зодтолтож байгаа учраас энэ гэмт хэрэгүүд нь дахиад үргэлжлэнэ. Дахиад олон гэмт хэрэгүүдийг наадвал чи ил гаргаж ирнэ. Өөр одоо сонголт байхгүй. За эндүү одоо жишээ нь сая үндсэн хуулийг татж байгаа бол галахмууд хийж байна. Үндсэн хууль руу ороод үндсэн хуулийн хэмжээний маргаанд бол очихгүй байх. Тэгтээ дэрнгүү наад чинь буруу хойноога дахиад томилоо гаргах юм бол зандан шатар угаасаа огцордгоор огцорно. Тэгээ зандан шатрыг өнөөдөр буцаагаад яг ингээ өмнөх алдаагаа давтаад ардын баатар шиг хараад их юм. Үгүй шүү дээ. Энд чинь бас хулгайч лөөвөрчин дээрэмчин шүү дээ. Зандан шатрын улс төрт хийсэн хид хідэн буруутай үйлдэлүүдийг бүгдээр эргээ санаа заяа. Гадаадын хөрөнгө оруулалтуудыг Монголын эдийн засагт агшаах бодлогыг зандан шатрын өргөн барьсан хуулиуд хорлсон шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтын
урт нэртэй хууль, 68% татврын хууль, тэгээ гадаадын хөрөнгө оруулагчдын тухай хууль. За тэгээд энэ олон хуулиудыг энэ зандан шатч өргөн барьж ажлын хэсэгт нь ажиллаж исэн юм шүү дээ. Тэгээ одоо бүр та нар бүгдээрээ ингэ саяхныхаа болсон юмыг мартчихад их. Ялангуяа манай X-ийн эрүүд гэж харж байсан X-ийн маань мартчих юм. Гэхдээ зандан шатч саяхан их хурлын дарга байж байхдаа болоодонтой нийлээд хамтарсан ажлын хэсэг байнгын хорон дээр байгуулчихсан Монгол улсын их хурлаар хэлцэж байгаа хуулиудыг Оросын холбооны улсын дүүмээс зөвшөөрөл болдог болохгүй явж ирсэн шүү дээ. Гэхдээ энийг мартчих юм уу? Монгол улсын парламентыг ямар хууль баталж болохгүйг Оросууд мэддэг. Тийм хууль эрх зүйн орчин над хар дураагч хийцэн явж шүү дээ. Тэгээ зандан шатар анх их хурлын дарга болоход нь одоо мартчихдаг юм уу? Халтмаагийн баталгын өрөө рүү над чи хурдан сэмхэн гүгэл хөнгөн шингэн гүйсээр гаал тэгэл Батулгын дэмжлэгээр их хурлын дарга болсон шүү дээ. Тухайн үед ерөнхийлөгч нь Батулга байсан 2017 онд. Энэ Мэйгомбын инх болдыг нөгөө шудрах тав гэдэг шаадаг тав нь огцруулж яхад араас нь зандан шатарч их хурлын дарга болгоо үсттэй. Тэгээ шууд Батулгын дэмжлэгээр болчихсон. Батулгатай хамааралтай ш наад чи Баян хонгорын тэр тойргоо 8 цэл бус хүмүүсийн жиж унгаж байгаа өөрчлөлт гарч ирдэг гэсэн. Тийм л хүн шүү дээ. За тэгээд дахиад гадаадын хөрөнгө оруулалтын Монголын ууд уурхай эдийн засгийг ингэж самарсан хорлонтой үйлдэлүүдээс гадна тэр салхитын мөнгөний ордыг дээрэмдсэн дэрмийг марчдаг юм уу? Эний чинь ард одоо Монгол улсын засгийн газар зөв шууд утгаараа хэдэн их найдын өрөнд орцсон зохиж явж байгаа. Дахиад энэ хятад улстай шүүхийн маргаан дээр явж байгаа шүү дээ. Асуудал дуусаагүй байгаа шүү дээ. Тий яагаад энэ хүнийг инхийн цагаан тагтар шиг удаад 2017 оноос хойш Монгол улсын засгийн газарт ажиллаж исэн бүх хүмүүс өнөөдрийн нүүрсний хулгайд холбоотой. Бүгд холбоотой. Эндээс гарах хүн байхгүй. Тэр ковидын 24 их 80-ийн нууц гэрээ ил болоог байгаа. Энтэй энэ холбоотой. Монгол ардын намд цэвэр ариун гэсэн ойлголт байхгүй. Энэ нам биш гэж хэлээд байгаа. Энэ дээрмийн бүлэг ойлгохын тулд дээрэмчдийн дүрмээр нь ойлго. Улс төрийн нам мамаар нэг бодож ойлгоод ингээд улс төрийн тулаан болж ин гэж ойлгоод байгаа. Үгүй ээж дээрэмчдийн тулаан болж байгаа. Монголчуудыг бүгднийг ядуу гуйлагчин болгоцоход тонн дээрэмчид Монгол улсыг хорлцоход бүгдийг утаанд угаатуулж хордуулж байгаа хоол ундны хордлого тэгээд ерөөс бүх амьдралын сүрүүлж байгаа энэ дээрэмчдийг харахлаар та нар яагаад нэг талд нь гарч хараад байгаа. Бүгдээрээ муу. Бүгд чинь авах юм байхгүй. Тэр одоо хамгийн сүүлд тэр ингээд уянгалаадсан тэр залуу гүшүүд бүгдээрээ дээрэмчтэй байгаа шүү дээ. Одоо бүх юм тодорчлоо шүү дээ. Бүх юм тодорхой болсон. Зүгээр дээрэмчдээс яаж салах вэ гэдгээл бод том зүг гарна. Халтмаагийн Батулга Лувсан намсрын оюун эрдэнэ хоёр одоо босч ирэх шанс байхгүй. Арчилсан намд надад чинь хараач. Арчилсан намын 42 дотор Жинког дагдаг нэг 8 боол нь бол байна. Өөртөө нийлээд. Ардын намд бол нэг сая тэр 26 байгаа үстэй. Ийм хүчний баланс нь тодорхой болчиход байхад тэрэн дээр хэмзэгдээд тахын тэрийг босож ирэнгүүгөө өдөр болгон Халтмаагийн Батулга Жинког хоёроо Жинког оюун эрдэнэ хоёроо ингээл ил тод биччихээ, дарамтлчээ. Бидний хийх ёстой юм бол энэ шүү дээ. Тэгээ энэ үнэнд гүйцэгдэн гэдэг зүйл болоод байхад тэр Батулгаас айсан хэврээ байгаад ч болохгүй. Буцаагаад ял жинкнээсээ энэ айц чинь нөгөө унаад байхгүй болоод өөрөө ингэж жам ёсоор ингэж уруудж байгаа энэ муухай юмнуудыг буцаага амлиулаа босгоод ирнэ шүү дээ. Одоо наадуулаа мөнхөд зүгээр байхгүйгээр доош нь дараад эдгэртээ ойрцсон хавцсан болгоны унтраагаад яваад ич болох байхгүй. Тэгэд энэ Монгол ардын намын энэ Монгол улсын тэгээ 8 жилийн хугацаанд өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монгол улсын нийгэм эдийн засгийг хорлсон энэ хорлонтой үйлдэлүүдийн бид шүүхийн өмнө авчих цаг ирнэ. Тухайн үед оюун эрдэнэ Монгол ардын намын дарга байсан. Одоо цааяда ажиллаа өгсөж байгаа. Өөрөө өгсөн тийм. Тэгээ энэ хүний хийсэн үйлдэл бол Монгол улсын эсрэг маш ноцтой гэмт хэрэг гэдэг чинь. Тэгээ эдийн засаг санхүү за нийгэм бүх иргэдийн тэгээ өнөөдөр хүүхдүүд чи одоо ингээд хүүтэрж байна. Ташраараа ханаад том уу тусна. Угаасаа л тэгдэг. Эмнэлгийн орон хүрэлцэхгүй. Бүх дарга нарын өрөөнүүд нь тансаг болсон. Бүх сайд нарын чи өрөөнүүд нь тансаг болсон. Хамгийн ганган тансаг байшин тэд нар амьдарч байгаа. Тэдний хэрэглээ үнэхээр тасархаа болсон. Тэдний хулгай дээр их болсон. Тэр амар өсгөн тэр юугнүү тэр хөвлийн хурд хийж явах та маш их мөнгөний эсрэг тэмцээ дийлсэнгүй. Үнэнхүү их мэдлийн эсрэг тэмцээ дийлсэнгүй. Юугаа хуцаад байгаа нь новшууд ир чинь. Бүх хулгай дэрмийг тэд нар өөрсдөө хийсэн зүйлийн 8 жил тэдрэл байсан шүү дээ. Бүх мөнгө тэдрэлт байгаа. Бүх дэрмийг тэд нар хийсэн. Тэр дэрмийнхэн
Мөнгө нь өөрсөнд нь байгаа. Тэгээ өөрийгөө хэлээд байгаа нь арт түмэн гэж юу яриад байгаа юм. Тэгэд одоо сая их хурлын тэр өчтөрийн чуулган дээр ингээ болоод өнгөрч байгаа юмнуудыг анзаарч байгааз битүү арт түмэндээ хайртай арт түмнийхээ нэрийн өмнөөс эх орныхоо нэрний өмнөөс иргэдээ бодооч модооч хэлсэн хүмүүс байна. Гэхдээ тэд нар иргэдээ бодоод иргэдтэй хайртай арт түмэндээ хайртай байхдаа ийм их дээр юм хийчихсэн юм байна те. Үгүй шүү дээ найзуудаа. Гэхдээ энийг эрүүлэр яаж нухчин дарах вэ гэдэг зүйл чинь одоо аюул чухал байхгүй. Ардчилсан намын гаргаж исэн алдаатай олон шийдвэрүүдийг засаж залруулж ойлгуулж өгсөн Батүл ахын томьёолол юу гэсэн бэ гэхэл альч талд нь битгий гараа. Зүгээр үзэл санаандаа бай, үнэт зүйлдээ бай, зарчмаа даг. Бидэрт хууль улс хэрэгтэй, зарчим тулс хэрэгтэй. Тийм учраас дээрэмчтдээ нэгдэн гэдэг аль нэг талд нь гарч ойлголцсон гэдэг зүйл байж болохгүй. Дээрэмчтдээ ойлголцох юм бол дахиад дараагийн том сүрэл рүүгээ явна гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгсэн манай тэр одоо тулгт муулгад юу бичээд байгаа юм? Үнэт зүйл гэж байхгүй шүү дээ. Чамд үнэт зүйлийг ойлгох ерөөсө түүч байхгүй шүү дээ. Үзэл санаа гэдэг юм чинь хаашаа юм бэ? Тэр зөвшөөрч ойлголцдог зүйл биш. Үзэл санаа гэдэг чинь хатуу итгэл үнэмшдэг хэлдэг байхгүй. Хин нэгэнтэй наймаалцдаг тохиролцдог зүйлийг үзэл санаа гэж хэлэхгүй. Хин нэгэн дээрэмчтэй нийлж эвсэж тохиролцож ойлголцохоо тэрийг үзэл санаа гэж ярих юм бол үгүй энэ чинь лөөр. Тэгэхээр Монгол улсад хийсэн ардын намын хийсэн энэ аимшигтай үйлдэл бол энэ одоогийн байдлаар зөвхөн нүүрсэндээ чинь 60 их найд гарцсан байна те. Цааталт нь ингээд дамжаа тойроод явахлаар 100 их найд руу орцсон байгаа. Тэгээ дахиад тэр админерал гэдэг өчтөчнөө юм бараа. Ковидын 24 их найд гараагүй те. За тэгэл өнөөдөр Улаанбаатарт хийгдэж байгаа асар их хөрөнгө оруулалтууд бүгд нууцаар явж байна. Маш олон нууцуд задрааг байгаа. Энэ олон нууцуд задарна. Энийг заримдагтай задлахын тулд бид нар эрүүл нийгмээ босгох хэрэгтэй байхгүй. Эрүүл улс төрийн орчинтой болох ёстой. Тэрний тулд бидэд үнэт зүйл зарчим хэрэгтэй. Үзэл санаа хэрэгтэй байхгүй. Тийм учраас саяын одоо ингээ ардчилсан намын хийж байгаа энэ үйлдэл хамгийн зөв шийдэл. Анхудаа ардчилсан нам өөрийнхөө үзэл санаанд хин нэгнтэй эвсээгүй байгаа хамгийн зөв зүйл. Одоо дахиж энэ Халтмаагийн Баттулгын энэ бузар босч ирэх боломжгүй. Тусгай намсрын оюун эрдэнэ бузар босох боломжгүй. Монгол ардын намын энэ хийж байгаа өвөөгүй бузрууд дахиж босч ирэх боломжгүй болчихж байгаа байхгүй. Энэ чи зөв буруугаараа тусдаа салгах тухай ойлголт шүү дээ. Дээрэмчтэй өчрөө олно гэдэг чи юу гэсэн үг юм? Нийлж дээрэмдэл гэсэн үг үстэй. Зүгээр салаад тусдаа яв. Нэг талдаа зарчим ярьдаг, нэг талдаа тэр дээрмээ салгадаг тийм л бол. Ардчилсан намд яг энэ процесс болсон байхгүй болчихсон юм. Тэр юу болсон гэхлээр Халтмаагийн Баттулга тэргүүтэй Кремлийн төслийн багийнхан байгаадсан. Ардчилсан нам дотор одоо ч байгаа. Гэхдээ ялгарчихсан. Нөгөө талд нь тамга тэмдгийн хэрүүл биш байсан байхгүй. Энд чи ялгарл явагдсан юм. Энэ ялгарл нь болохоор нэг талд нь гараад ирж байгаа нь болохоор үзэл санаан дээр очиё. Зарчим дээр очиё. Бид нар өөрсдийн үнэт зүйлтэй энэ дээр очиё. Энэ хэрүүл чинь ингээд тусдаа салгадаа явчихна. Үзэл санаан дээр очих нь бидэд хэрүүл багасч штэ. Зөвхөн бодлогын мэтгэлцээнүүд бол гарна. Тэр бол эрүүл зүйл. Ардын намд өнөөдөр тийм юм болохгүй. Яг тэгэхээр энэ чинь үнэт зүйлгүй. Үзэл санаагүй. Ийм намд чинь одоо дээрэмчдийн бүлгийн зодоо л болж байгаа. Дээрэмчд хэн илүү их эрх мэдэлтэй болох вэ? Дараагийн эзэн хэн байх вэ? Гэдэг тулаанаа хийж байгаа. Тэр эрх мэдлийн тулааны дараа гарч ирэх Монгол улсд орж ирэх цохилт нь өнөөдрийн гарч байгаа 100 их найдаас хэд дахин даабалтна. Хэдэн 10 дахин өснө дахиад. Тэр 60 тэрбумын лөөвөр болж байхад Монгол ардны намыг тоормслуулж чадсан бол өнөөдөр бид нар хэдэн мянга дахин өссөн хохирол ярихгүй байхгүй. Тэр үед бид нар ийм зүйл ярьдаггүй байсан учраас өнөөдөр хохирлонд ингээд хэдэн мянга дахин даабалтаад ирсэн биз. Одоо энийг зогсоохын тулд бидэрт зарчмын улс төр хийдэг байх хэвээр, онлын улс төр хийдэг байх хэвээр, үнэт зүйлтэй байх хэвээр, хатуу итгэл үнэмшилтэй байх хэвээр, үзэл санаан дээр очих хэвээр. Тэгжээж энийг засна. Энэ засах боломжтой зүйл шүү. Тэгэхээр ардын намын зодооныг зогсоож болохгүй. Хүчний баланс нэг талдаа гарчих юм бол шууд ялагдсан тал нь өвдөг сөгдөөд нөгөө төлийнхэн үлмийн зүдмийг нь үнсдэг гэдээ яриануд байдаг үстэй. Гутал мутлын очид долоодог молоодог гэдэг. Тэр хиний энх хоёрын чинь өөрийнх нь нэг нэвтрүүлгэн дээр хэлсэн үг байгаа шүү дээ. Энэ хөрс өгч одоо миний өмнө тэнчнээс ингээд мөлхөж ирж байгаад миний гутлыг үнсэл долоогоо явж ирсэн гэх хөрсгүйгээ ярьж идэг шүү дээ тий.
тэр хадгаламж банкны хэрэгт намайг битгий явуулаад өгөөч. Намайг аваад үлдчихээч гэх те. Нямд орж байгаа бас тэгж идэг штэ. Тэр энэ хоёрын хэлсүүг штэ. Нямд орч чи миний өрөөнөөс ингээд салхаа өцөө уйлаад дарга минь инхийн хайртай дарга минь гэд. Гэхдээ энэ хоёр нь өөрөө зөөгчин байсан нь үнэн. Гэхдээ эдгээр өөрсдөө барьж иддэг. Дээрэмчдийн дүрэн байхгүй юу да. Ардын намыг ойлгоход хамгийн энгийн хурдан ойлгох аргачлал нь дээрэмчд тэр нь яг үе үедээ яаж хүчний балансаа шилжүүлдэг байсныг л сана. Энэ одоо хараа Эрдэнэ мөнхийн бичиж байгаа тэр би яг одоо хариулт өгч зөө. Амар баясгалын иргэд ерөнхий сайд болоод ирнэ гэж байгаа байхгүй. Энэ нэг тийм аюу тум эмзэглэл байгаад айц байгаад байгаа. Гэхдээ энийгээ сайн ойлгоогүй. Эхлээд энэнийг ойлгохын тулд яах вэ гэхээр хуулиа ойлгох хэрэгтэй. Яг одоо хүчин төгөлдөр байгаа хуулиуд шүү дээ. Улс төрийн намын хуулиуд тэгээд ерөнхий сайд үндсэн хууль дээр юу гэж бичигдсэнийг ойлгох хэрэгтэй. Дээрээс нь Монгол Ардын намын дүрмийг уншаагүй байхгүй. Уншсан ч магадгүй л дээ. Тэгэхээр эдгээр ихний ээлжинд шүү дээ сая намын баг хурлаараа амар баясгалан будлаантай юм уу будлаангүй бүүмэд ямарс нэг хэрүүлтэйгээр дарга гэж тавьчихсан. Гэхдээ тэр нь албан ёсоор баталгаажаагүй. 11 сарын 16-нд намын их хурлаа зарлцсан юм билээ. Тэгээ намын их хурл дээр наадвал чинь намын дарга баталгаажуулаад намын дүрмөө баталгаажуулчаад дээд шүүх рүү явуулах хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт тэр чинь дээд шүүх хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сая Монгол биш ардчсан намын үндэсний бодлогын хороогоор сунгаа явагдаад хин цогтгөрл ялсан шүү дээ. Цогтгөрлийг ялангуут нь намын их хурл чинь баталгаажуулаад дээд шүүх нь баталгаажчихсан байхгүй. Одоо бол намын дүрмийг бол арай баталгаажуулав. Тэгэхээр эндээс юу гэж хэлээд байна гэхэл амар баясгалан албан ёсоор Монгол Ардын намын дарга биш. Тэгэхээр энэ хүнийг хэрвээ ерөнхий сайдд нэр дэвшүүлээд ороод ирэх юм бол энийг оруулах их мэдл нь баг хуралд нь байхгүй, улс төрийн зөвлөлд нь байхгүй. Дүрмээрээ эдгээр дүрмөө барьдаг бол их хурлын оруулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр өнөөдөр чинь одоо ингээ 10 сарын 16-нд огцруулчлаа шүү дээ. 17 тий. Эдгэрт 30 хоногийн дотор үндсэн хууль заасны дагуу 30 хоногийн дотор дараагийн засгийн газараа гарах одоо юутай хуультай. Энийг гаргах хууль их зүйн орчин үүсээгүй байхад яагаад энийг нь давж ингээд энийг болчихно гэж хараад байгаа. Хэрвээ энэ амар баясгалангаа болгоод гараад ирэх юм бол энэ их сайн зүйл шүү дээ. Дараагийн засгийн газар айгүй хурдан унна. Ямар ч насгүй засгийн газар болох байхгүй. 2017 он болохгүй унахаар тийм засгийн газар байхгүй. Тэгэхээр энэ улс төрийн зүйлүүдийг штэ тий тааж мэддэг зүйл биш. Мэрэг төлөв тавьж хардаг юм биш. Энэ бол тооцоолж бодож болдог зүйл байхгүй. Өнөөдөр зандан шатрын засгийн газрыг томилдоход энэ урт насгүй засгийн газар болчлоо гэж ярьж ирсэн. Яг л тэр томьёолоор болж. Энэ таагаагүй мэдээгүй өөрчлөлт хэлж байгаа зүйл нь болохоор тооцоолж бодож гаргаж харсан зүйл байхгүй. Одоо төртөө дөрөнгөө энэ ардын намаас гарчсан дараагийн ямар ч ерөнхий сайд урт насгүй. Улсын хурлын дарга бол эдгээр дотроос их хурл дотроос гаргаж болно. Энэ бол ямар нэгэн асуудал үүсэхгүй. Их хурлын дарга одоо амар баясгалан солиод дараагийн их хурлын дарга бол айгүй тодорцсон явж байгаа. Тэр нь бидэрт бол чухал биш. Ардчсан нам тэр тусмаа чухал биш. Дараагийн ерөнхий сайдын асуудал нь ч чухал биш. Хэрвээ 11 сарын 15-нд 2026 оныхоо улсын төсвөө баталж чадахгүй. За тэгээд 11 сарын 16-нд батж дараагийн засгийн газараа гаргаж чадахгүй бол энэ их хурл өөрөө чадамжгүй болчихно. Дараагийн их хурлын асуудал үүснэ. Дараагийн их хурлын асуудал үүсэх юм бол энэ их хурл чинь дараагийн их хурл болтол зүгээр үүрэг гүйцэтгэхэд ажиллаа хийгээ явчихна. Дараагийн засгийн газар томилогдолд зандан шатрын засгийн газар чинь үүрэг гүйцэтгэхэд явчихна. Хуулийн тийм байгаа. Төрийн хямрал энэ засаглалын хямрал болохгүй. Төрийн хямрал бол угаасаа үргэлжилж байгаа. Тэрнээс битгий санаа зовоороо за. За тэгээд энэ одоо энэ хувилдааны юмуд хичнээн хувилдаан байдаг гэсэн тодорхой түвшний хууль эрх зүйн орчин дүрм журмд хязгаарлагддаг учраас энийг нь давхар уншиж бодож тооцож харах хэрэгтэй. Тэгэхгүй нэгдлийн өнцгөр өөрсдийн хий харталт айдсаараа яваад ах юм бол жинхнээсээ харин тэр халтмаагийн баталгаа босгоод ирнэ шүү. Оюун үрднээ босгоод ирнэ шүү. Ялангуяа тулахтаа тийм мулгуу байж болохгүй шүү. Чи ийм мулгуу юм чинь тэр нийслэлийн сунгаанд ялагдах нь бас зүйл байсан юм биш үү чи чинь. Ийм тэнэг юм биш үү? Би чамаа бас айгуу гайгүй залуу бас үнэт зүйл мөлөө ойлгохгүй хичээгээд байгаа
үзүүлэлт амтлал руугаа тэмүүлээд байгаа гэдэг айгүй хардаг итгэхэд идэг үсэн. Чи ерөөсөө ямар ч ойлголтгүй юм биш үү? Тэгээд ийм суур ойлголтгүй болохоор чи үнэт зүйлээ чинь ойлголт нь холдоо өвчдөг байхгүй юу? Үзэл санаа чи холдоо өвчдөг байхгүй юу? Тэгээд үйл ахын хэлж байгаа тэр цаад нюансыг ойлгоогүй шүү дээ. Юу ч ойлгоогүй. Тэгээд тэрийг харин цогтгөрл манай арчсан намын бүлэг Тэмүүжин хэлдэг ойлгочихсон тэрэн дээр огтлцоод яваад байгаад би баярлаад байгаа. Өнөөдрийн арчсан намын гаргаж байгаа шийдвэр хамгийн зөв шийдвэр. Ардын намыг хооронд нь учрын олуулыг тэгээ эвлэлтэн нэгдүүлэх гэх юм бол хүчний балансанд нь ороод тусалчих. Зандан шатрыг хамгаалах гэсэн бохоггүй. Зандан шатрыг ялаад гараад ирэх юм бол амар баясгалан оюун эрдэнэ шууд өвдөг сөгдөөл мөлхөөл гүйччэл гутлын үсэд бүксийн толгоогоо уйлал твтэн. Бүх гэмт хэрэгүүдийн дараад өгөөч чигээ. Тэгээд нөгөө дүлэн дарж өгнө. Нөгөө Жэм мөн хотыг явуулаад шоронд явуулаагүй шүү дээ. Тэ? Юу тэр их хурлын чуулган дээр Жэм мөн хот хүрсэх хоёр чинь алан таландаа тулаад чухам амар алдчихсан. Тэгээ мартчихсан байгаа ч тийм. Одоо хаанаа Жэм мөн үу түмгэн нөгөө алтаар морь хийгээ явж исэн хүмүүс хаана байна? Тэр өчтөчнөө хідэн тэрбумын морины зүчээ бариа явж исэн хүмүүс одоо тэр хаана байна? Үгүй шүү дээ. Тэр нэг хідэн ганц хоёрхан жилийн ял аваад тэгэл ингээл тоглоомчтой наадах чинь. Ийм юм руугаа дахиад орчин. Тэгэхээр энэ тоглоомонд нь арчилсан нам оролцоог нь хамгийн зөв бохгүй юу? Бид нар яагаад энэ дээрэмчдтэй ойлголцох ёстой? Яагаад Монголын ард түмэн гэж ярьсан дээрэмчд дараагийнхын тохиролцоор ороход нь бид нар туслах ёстой? Үгүй. Эдгээр одоо өөрсдөө алдсад явж өнгөц зүйлгүй хүмүүс юм байдаг юм. За ажил маань болохоо байлаа баярлалаа баяртаа. Тэгээд шеэр хийгээрээ шеэрлэрээ олоолаа болох хэрэгтэй. Тэгээд баярлж байгаа дэмжиж байгаад баярлж байгаа шүү. Баяртаа. Бүгдэнд нь амжилт хүсье.